Монголын үндэсний бүхэн олон зуунаас үүдэлтэй үндэсний спортын нэг юм. Дундуу аймгийн Үлзийд суманд Монгол бүхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байдаг. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үүсгэхэд 7-оос 10,000 жилийн өмнөх үед хамаарч байгаа юм. Үндэсний бүхийн мэхийн талаар эрдэмтэн судлаачид янз янзаар бичдэг. Хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг. Цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1600-аад жилийн түүхтэй гэж үздэг юм а. Үндэсний бүхөөд ёс чудагтаа нэг Монгол ир хүн байхыг эртний үеэсээ уламжилж ирсэн те. Монгол сайхан зөв төлөвшөлтөө ёс чудагтаа нэг тийм ир хүн байхыг юм болов уу гэж боддог шүү дээ. Нэг ёс чудагтаа байх тэрийг л ер нь үндэсний бүхийн нэг гэлтгүү Монгол ир хүний нэг дархлаа юм болов уу гэж боддог. Одоо ах нар гэрийнхэн маань ерөнхийдөө тэр чигээрээ тэгэл бөхчүүд дунд л өссөн. Хар багасаа л ер зодог өмсөөл өссөн дөө. Хамгийн анх би нэг багаангээ төгсөхдөө нэг аймгийн аврах шалгаруулах тэмцээнд нэг сан бөхөөрл барилж ирсэн юм да. Монгол бүхийн өмсгөл буюу зодог шуудаг нь нарийн утга учиртай. Зодогнод цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх өх тэнгэрийг бэлэгдэж, улаан шуудаг нь Монгол бүхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгшээдэг. Мөн Монгол үндэсний бүхийн сүр жавхааг илтгэн харуулсан гоо үзмж төгс утга бүхийн өмсгөл юм. Одоо нутгийнхаа сайхан арслан заан ачаа арцаг гэл ах нарыгаа одоо бүгдийн сайхан тэр хүмүүсээс бүх ямар авж болохоор ямар зөв тал байна те. Тэрийг бүгднгийн сайхан үлгэрэнд уриалцахыг л хичээдэг те. Би ч одоо ерөнхийдөө хурдан шуурхаа ер нь тал талын барилтаа үзүүлдэг те. Ер нь болцоо тахимт хонгодох талын мэхлийдэг те. Монголын ард түмнийг нийтээрээ сайхан утлаараа динж хотод сайхан надараа л хичээлээ да. Барилдаан эхлэхээс өмнө болон дуусах мөчөд дэлгэх, дэвэх, өрөх, шавах, дахин өөх авах хөдөлгөөн нь бүхий спортын урлаг ёс уламжлалыг илтгэдэг бол нөгөө талаас бие халаах ач холбогдолтой. Наадмын үеэр бөхчүүд өөрийн засуул зөвлөгчдөөгөөр барилддаг. Засуул нь 3, 5, 7-гийн даваанд бөхөөн цолдог уламжлалтай юм а.